Сайн үзэгчтэй ингээд Баруун цумын засаг даргын тамгын газраас санаачлан бэлтгэх хүргэж байгаа. Баруун уртын Мархалт аавд нэвтрүүлгээ бэлтгэхэн хүргэхээр өвсний паркын ойролцоох нэгэн айлыг зорж ирээд байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгт Баруун цумын 6 дугаар агийн Мархалт аав оролцож байгаа. Тэгэхээр Мархалт аавын маань онцлог ямар хүн байгаа вэ? За юуны өмнө нийт сайхан аавуудаа, эрчүүддээ эр цэргийн баярын мэндийг хүргье. За тэгээ манай аав бол Чөлчмийн Сүхбаатар гэж хүн байгаа. Сүхбаатар ахыгаа өнөөдөр зорин ирээд байна. Манай Сүхбаатар ах маань бол боловсролын болон төрийн салбарт олон жил өр бүтээлч ажилласан ийм сайхан ахмад байгаа. Өдгөө 71 насыг хүрч байгаа ч гэсэн мал харах ухааныг үр хөвгтөө өвлүүлэн яваа нэг сайхан ахмад бий. Ингээд Монгол цэргийн өдөр орчин цагийн төсөвт хүч өгүүлсэн байгуулагдсан 98 жилийн ойн өдөрт зориулан бэлтгэх үргэж байгаа. Баруун уртын Мархалт аавд нэвтрүүлгээ хүлээн авч үзсэн үү? Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч бас манай нэвтрүүлэгт оролцож байгаа та хоёртаа баярлалаа. Ингээд та хоёр маань хаан төрж өссөн аав ээжүүдийнхаа талаар бас яриад хэдүүлээ нэвтрүүлгээ эхлэе. За баярлалаа. Манай аав бол Жүлтэм гэж өвгөн Лодонгийн Жүлтэм гэж Халзан сумын харьяат бага наснаасаа ер нь мал малж байж байгаад манай ээжтэй гэрлэж 6 хүүхд төрүүлсэн. Тэрний 2 нэмэгтэй 4 нэрхтэй. Ингээд би бол одоо 1957 онд 1-р ангид аймгийн төвийн сургуульд ороод 61 онд 4-р ангид хөгжин бүжгийн дунд сургуульд очиж суралцаад хөгжин бүжгийн дунд сургууль гэдэг маань 8 жил гэдэг утгаараа 65 онд би 8-р хөгжин бүжгийн 8-р ангийг төгсөөд тэгээд одоогийн хан уул дүүрэг тэр үеийн одоо ажилчны орон гэж байсан. Тэр 18 дугаар сургуульд очиж 9 дугаар ангид дүүргэж 18 дугаар сургуулийн 10 дугаар ангид төгссөн юм аа. Тэгээ 1969 онд би цэрэгт яваад 72 онд энд аймагтаа ирээд халагдж ирж 1-р 8 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. 3-4 жил ажиллаад 76 77 онд Дэвлийн хороонд зааварлагчаар очиж ажиллаад тэгээд 78 онд одоо өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу жолооч болсон юм аа. Тэгээд 78 оноос эхэлж аймгийн 12 дугаар автобазад жолооч хийж байгаад 2009 онд дэвтгүүртээ гарч одоо тэгээд чөлөөний амралтанд байна да. Одоо 2009 онд одоо 10 жил мал дээр сайлихаа хэдэн үнэтэй цөөхөн шүлнийхээ хэдэн үнэтэй гүшин битэр ингээд байж байна да. Хүүхдүүдийн хувьд бол манайх 5 хүү нэг охинтой. Одоо 5 хүү нэг охин маань жигтэй ажиллаа хийж ажил амьдрал нь сайхан тэгшгэн сайхан явж байна. Би ч одоо өөрөөр хэлбэл 5 хүү нэг охин маань 6 хүү 5 охинтой болчихлоо шүү дээ. 6 охинтой болчихлоо шүү дээ. Тэгээ ач зээнэр одоо нэг 20 хүрээд байна да. Өнөр өтгөн болж байна. Өнөр өтгөн болж байна. Миний хувьд бол бат ирээд иймэрхүү байна да. За эгч маань хаан төрж өсөв. За би Сүхбаатар аймгийн Халзан суманд Яагомсрон гэдгийн анхны ууган охин бол төрсөө. Би 12 хүүхдийн хамгийн том нь байгаа юм. Тэгээ одоо ээж маань 80 милиан гарсан одоо настан буурлын аймгийн төвд байгаа. Тэгээд 63 онд 1-р ангид орж 71 онд 8 төгсөөд тэгээд хөдөө аж ахуйн Темс гэж Хинтээ аймагт суралцаад тэгээд тэжээлийн аж ахуйд 73 онд төгсөж ирээд тэгээд 73 онд тэжээлийн аж ахуйд Арадис толбоочин КАС гэсэн мэргэжлэр 20 жил ажиллаад тэгээд 20 дугаар тогтоолоор олон хүүхд төрүүлсэн 20 дугаар тогтоолоор одоо эртээ ингээд төгөрч гарцсан суусан. Тийм л байна да. Тэгэхээр нөгөө амьдралын явц чинь ингээд юу гэдэг те хин ах маань одоо юу гэдэг те хоол ундаа хийхдээ сайн ч гэдэг юм уу таны хувьд одоо юу гэдэг те үйлэн дуранч гэдэг юм уу те ингээд амьдралын явцад гэр бүлийн хоёр хүн нөгөө байгаанд байхгүйгаа нөхдөг гэсэн. Тэгээ та хоёрын маань хувьд бас энэ талаар энэ тий бид хоёрын хувьд бол байна. Өвгөн чи 78 онд жолооч болсон. Ингээд тээвэрт яваад өгнө. Тэгээ би ч хэдэн хүүхдэд цэцэрлэх яажилт нөгөөд л ажил хөдөлмөрөө хийгээд л одоо тэгээд дээгт сонирхол бүхэл арга хэмжээ ямар л арга хэмжээд урлаг ууран сайхан хурал цуглаан одоо тэр бүх юмд оролцоод тэгэл хүүхдээ ар гэрээ аваад ингээ явдаг байсан. Манай өвгөн ч гэсэн ер нь бол юу л да. Бид хоёр бол
аль нь гэр бүлийнхаа хэн байхгүй нь өөр тэр ажлаа нөхч хийгээд л манай хүн ч гэсэн одоо гад тооны ажил бол үдэргүй сайн шүү дээ. Хамтраад энэ хоёулаа бүх ажлыг одоо ч гэсэн хоёулаа хамтраад зүтгэж байна. Манай хүнэр ч гэсэн одоо ер нь тийм гэрээ ажил юунд бол илүү сайн шүү ер нь. Октоодын хийдэг ажлыг хийнэ. Тэгэл ийм л байна да. За бас ханаараа олонтоо бахархдаг байхаа. Тэгэхээр яг хизээ одоо хамгийн ихээр бахархаж байна. За бид хоёр байна юу лээ 74 онд айлгэр болсон. Тэгээ одоо 45 жил хамт амьдарч байна. Тэгээ өдөө олон жил хамт амьдарч байгаа хамтарч ажил хөдөлмөрөө хамтарч хийж байгаа би ханаараа бол үргэж бахархаж явдаг. За 1972 онд энэ Сүхбаатар аймгийн Баруун Орц сумын одоо 1-р 8 жил гэж сургуульд багшаар ирж байсан. Тэгээд 72 оноос л одоо ажлын гараа эхэлж байлаа да. Тий. За ямар хүмүүс тарийг тосч авч гэж анх одоо Тэр нэг дээр өгтөө. 1-р 8 жилд ч одоо захирал нь Сүхбаатар гэж орос улны багш Сүхбаатар гэж байсан. Бадарчин Сүхбаатар. За тэгээд дандаа Ахмад багш нар байсан, миний багш нарч байсан, Долор сүрэн багш, Саарл багш, Шагдар сүрэн багш гээд тэгээд дандаа залуу багш нар Монголд орж ажилласан. Тэдний хамт олон донд орж ажилласан да. Эргээд дурсахад бид чинь 1-р 8 жилийн багш нар чинь одоо нэг 22 ордон багш нар байсан. 320 сорогчтой. Үнэхээр сайхан хамт олон байсан. Бөөвчгөн биеийнхээ угнаас гарахгүй их коллективтэй тим хамт олон байсан юм аа. Нөө тэгэлгүй яг би чинь одоо хөгжмийн багш болохоор чинь хүүхдүүдтэй нууц заан, дуу заан хөгжмийн анхны боловсрол олгоно. Тэгээ би ч өөрөө анги даасан багш байлаа. Хамгийн гол нь хүүхдүүдийг анги даасан багш нар хүүхдүүдийн чинь одоо эвсэг хамт олонч. Бие биенээ тойрон хүрээлсэн. Тий. Нөхөрсөг зан чанарт сурахын төлөө. Тэгээд жишээ сургуульд нь одоо маш анхаарна. Гэрийн даалгаврын одоо хийлгэх, тэнд одоо давтлага босд одоо дугуйлан секцэд явуулах. Сургуулиас жишээ хадвар зохиогч байгаа одоо олон түмний ажилд хамт олноор нь оролцуулах. Тийм ажилтнууд одоо манай хүүхдүүд тэр үеийн хүүхдүүд их санаачлагтай хамтан олноороо их оролцдог байсан юм уу? Ер нь тэгэл манай 1-р 8 жил бол ер нь бас суралгаараа ажил үйлсээрээ бас аймагтаа бас нэлээд тэргүүн баримт явдаг сургууль байсан шүү. Манай хичээлийн эрхлэгч Янжмаа захирал Сүхбаатар хэтрүүл маш сайн мэддэг зохион байгуулагч нар байсан шүү. Одоо дурсаж яхад. Өглөө сургууль дээр ирээд анги хүүхдүүдэд хүлээж яваад тэгээд дараа чинь одоо би чинь бас үдийн өмнө хичээл орно, үдээс хойш бага ангид хичээл орно. Тэр дөрөөр дандаа л хүүхдүүдтэйгээ ангийнхаа хүүхдүүдээр ангиар завсаргалаарч байсан ангид орж хүүхдүүдтэйгээ ажилладаг байсан. Ер нь одоо манай тэр үеийн хүүхдүүд чинь юу штэ. Яг одооний энэ цагт үйл цагтаа ажил байхгүй. Бас одоо аймгийн тог тасарна, гэрэл гэмөөтэй байлаа. Бас яг үе бодвол одоо бас хөгжил соёлын хувьд бас аймаг орон нутг маань тийм сангүй байсан шүү дээ. Тийм. Тэгээд манай тэр үеийн хүүхдүүд яг л одоо тэр үеийнхээ орчинд бололцоогоор тийм. Өөрийгөө дайчлан, өөрийгөө тэгэл одоо хүний дор орохооргүй сайн сурдаг байсан да. Тэгэл байх маань тэр үед ч одоо манай хүүхдүүд одоо багал байсан. Сургууль соёлд одоо зарим ч ороочгүй байсан. Тэгээд манайх чинь тэжээлийн орон сууцнд байлаа, цэцэрлэгээс нь өөрхөн байсан. Ээж нь тэжээлийн аж ахуйд ажилладаг байсан. Өглөө 8 цагт ээж нь аваач өгчгээд цаашаа нэг 10-20 метр алхаад контор руу орчих, ажил руу очих. Тэгээд яслихын өдөр ирж хөхүүлчихээ цэцэрлэгийн ороо аваад л орой хүүхдүүдэд ер нь миний хувьд л орой нэг хичээл сургуулийн ажил ятэр ер нь орой дууссан нэг 6-7-гийн алдаад л гэртээ ирдэг байсан шүү. Гэхдээ ер нь яхаа би бас ар гэртээ бас санаа зовж хүүхдүүдийнхэн хичээл сургуульднаас анхаардаг л байсан. Тий, анхаардаггүй яах вэ? Тэгээд тэр хэмжээгээр манай хүүхдүүд бас нэг ахтар чихэл уцуулж байгаагүй. Тий. За. Тэр үед энэ хүүхдүүд ямар одоо зүрх үйлчлэгээнүүд байсан бэ? Тэр үед ч одоо хүүхдүүдэд юу штэ. Одоо кино театр гэж байсан.
Кино театрт л одоо кино үздэг байсан 7 хоногт одоо ангиараа сургуулаараа ч юм уу үздэг байсан. Тэгээд гадуур энэ волейбол, теннис энэ сургууль дээр сургуулийн орчинд нэг тийм юм явагддаг байсан юм да. Тий, дугаарангууд их байсан. Тий. Тэгээд хүүхдүүд гудамжинд дулаан цагт бол өөрсдөө бөмбөгөө тоглох лаптоп зохиж гүн гэж нэг их тоглодог байсан. Бөмбөг өөдөөсөө шидэлцэн тоотолцож тоглоно. Тий. Тийм л байсан. Би бол одоо яг ангийнхаа хүүхдүүдийг нэг үлрэлт нэг ч юм уу нэг сарда нэг удаа тэрийн салхинд авч гардаг байсан. Энэ зүүн чинь хайс дүүдэн. Тэгээд дулаан цагт хавар тэр болохоор намар хаврын цагт бол нэг тэгээд өөртөө нь одоо өдөөч хоолуун тийлгэн өөртөө нь идэх юм зөхүүлнэ. Жижигхан гал зуухта тогоо шанахта яваад. Энэ үл яг нэг хүүхдүүдийн нэг бас нэг ажилд амьдрах ухаан сургах нэг л тийм нэг зарчим баримталж байсан юм да би. Тэгээ манай ангийнхан чих хамт олонтой хөлжигтэй тийм асуусан. Одоо манай ангид бол сайн сургалттай хүүхдүүд байсан. Одоо миний шавнырч одоо надтай хамт хөдөлж байгаа шавныр байна шүү дээ. Дөрөвч нь одоо 60 хүрч тэгээд 57 8-тай тийм л болсон. За яг манай хүүхдүүд ер нь биелинг нь одоо 10 дугаар анги төгссөн. Тэгээд цагдаагийн дээд сургуульд төгслөө, техникумч төгслөө, дэжхэн техникумч төгссөн. Санхүү эдийн засгийн боловсролтойч боллоо манай охин. Тэгээд зарим нэг нь одоо жолооч нар жигтэй ажил мэргэжтэй олж авсан л да. Би энэ одоо хамгийн гол нь одоо гэр бүлийн амьдрал одоо өөр тулгуур байгаасаа л гэж боддог байсан. Гэр бүлийн авч явах, гэр бүлийнхээ амьдралд өөр тулгуур байгаасаа тэгээд хоёрдугаар тэгвэл улс эхнийхээ өмнө хариуцсан үүргээ ажиллаа цаглуур дуулахгүй сайн хийж л нэр хүндтэй явахыг би бас хүүхдүүдтэй захид хийм. За энэ урдны бяд чинь ч ер нь бас нэг тухайн үеийн одоо нийгмийнтэй холбоотой бидээ. Их одоо дуулууртай жих гэм үү ах зах хүний үгийг хүндэтгэж их сургамж хүлээж авдаг байсан юм. Ихтэй одооны хүүхдүүд яг бай бас нэг нийгэм ихтэй тэр өөрчлөлтөж гисэн хүний чанар бол бас айхтар тийм алдагдаагүй гэж бодож байна вэ. Мөн одоо хүн ахмадтай дээдсээ хүндлэхэд ёстой. Тэднээс сургаалыг сонсч байх ёстой. Тэгээ хамгийн гол нь одоо нийгмээ дагаж нийгэм шиг л одоо гол юм да. Одоо хүүхдүүдийн. Тийм. Одоо нэг хуваа хичээсэн тийм нэг эвгүй зан тэр гаргадаг болсон байх л олны оронд байдаг л байх л да. Гэтэ одоо нийгмээ дагаж нийгмийнхэн одоо энэ хөгжил дэвшилтэл одоо хамтал одоо хүмүүжиж сурч боловсрч соёлжиж явах нь л зөв юм да. Тийм үүрэг юм да. За та цэргийн албан хааж байсан. Би 1969 онд Дархны артиллерийн дивизион гэж байсан. Шинээр байгуулагдсан анги, Буужингийн анги. Тэнд цэргийн албан хаасан Дарханд. Дарханаас баруун тийш 24 км газар хөдөө шинэ анги байгуулагдаж. Тэнд одоо тоот дээр ажиллаж байсан. Тоот гэдэг нь яг агарын цээл устгах гэдэг ликадр дээр самбар хинжөөдөг. Яг тэр цээл орж ирэхэд цээлийг банд тэр байг тэр дөрөн хараанд нь оруулж өгч одоо коноптарж буудуулдаг. Тийм Чулуунбаатар гэдэг ахлах төсөлөгч офицерын гарын хана зэрэг байлаа. Манайх 1971 онд ардын өвсгөн 50 жилийн өмнө манай анги хоошоо житэд очиж олон улсын буудлага хийсэн. Тэрэнд бод манай анги явж онцлоод ирлээ. Агарын пүүжгийн шигнүүлсэн. Тэргээрч би Монгол ардын хөнхөлт намайг дэлсчүүлээ. 50 жилийн өмнө. Зэрэгт элсэн нэгдвэл ардын Монгол ардын хөнхөлт намайг дэлсэн нэгдвэл тэр маш том хүндлэл байхгүй юу? Тэгээ орон нутгийн шилөөгөр шагнуулж байлаа. Тийм сайхан ангид алба хаасан. 3 жилээр тийм ээ. 3 жилээр. Тий. Одоо ер нь яг эх оронч үзүүлсэн гэдэг бодлого гэдэг нь ер нь заавал зэрэгт явсан яваагүй бол хүн болгоны л одоо сэтгэл зүрхэнд шингэсэн байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхдээ нэг жилээр хааж байгаа зэргүүдэд бол одоо зааж байгаа нөгөө 3 жилийн програм, 2 жилийн програм гэдэг чинь сургуулийн програм гэдэг чинь шахуул орно л доо. Яаж жагсаалын сургууль дээр л одоо ёслох хөндлөх ажиллагаа, улс төрийн мэдлэг боловсрол тийм ээ. Тэр чинь шахуу програмаар явж үл нэг жилдээ тэр зэргийн эрдмийг сурах шүү дээ. Тэрэнд нь л одоо хүн сайн суралцаж, сайн ойлгож
Би чинь ийм үүрэгтэй шүү. Би хөр намгах үүрэгтэй. Энэ жагсаал дөрмийг л цэргийн дөрмийг л жагсаал биелүүлэх ёстой гэсэн тийм л ихэрэн сэтгэл санаагаар л суралцах хэрэгтэй юм байна. Сурч байгаа бахаа одооны цэргүүд сайхан одоо боломж одоо их байна шүү дээ. Тий. Одоо орчин үеийн глобалчлал үед одоо интернет өгчихсэн тий. Техникийн одоо өндөр соёлтой болчихсон тийм ээ. Одоо ангиас гар утсаар ярьж гэн гэрээтэй ярьж гэн ангиас интернет дээр одоо зураг төрсө хараад ярьж гэн цэргийнхаа ангиас. Одоо ийм орчин үеийн сайхан цагт бол одоо бидний үеч юм тийм байх. Нэг захиа өчнө хичнээн хоногийн дараа л ирнэ шүү дээ. Бараг сарын дараа ч юм уу. Одоо бол хэлбэр л одоо тийм. Энэ хэлбэр орчин талаар харин хүн одоо бэлэнчлэх сэтгэл төрж өгөх шиг байна. Оон бэлэн юм дээр бэлэн сэтгэлгээ төрж энийг л одоо болохгүй юм даа болно. Ялх одоо биеэд ажиллаж юм сурч мэдлэг усраа дэвшүүлж байх хэрэгтэй юм байна. Манай хэдэн хөгч бүгд зэрэг хаалга хаасаа. Энэ сүмбрийн сүмбэрт энэ ахын манай хоёр ихөө сүмбэр таасан. Тэр дондхоо юу таасан. Дорнтын төв таасан. Тэгээд тэр манай тэр хоёр ч онцгой ажилтдаг тий. Хоёр нь. Тий. За тэр гэсгийн төлөөлөх цагдаа хөвөл яхад өөрөө нөгөө цагдаагийн шугамар явчихсан болохоор тэр үл зэрэг хаал байгаагүй. Энэ онцгой шугамар явж ирсэн болохоор зэрэг хаал байгаагүй. Өө тэгэлгүй яах вэ? Бид тэр чинь 1974 оны 12 сарын 24-нд гөгшнэв халзангаас авч ирж ирлээ. Тий. За ингээд анхны хүүхэд маань 75 оны 7 сарын 5-нд халзан суманд очиж төрсөн. Тэр үед халзан сумын 50 жилийн тохиож маш сайхан өглөө эртээ 8 цагт арай болоог вахт хүн анхны маань хөтөрсөн. Азарга мордчихсан байсан. Тэгээд тэрнээс хойш бид чинь одоо 45 жил амьдарч байна. 45 жилийн хугацаанд чинь энэ хугацаанд чинь одоо бид бас нэг жаргал завлан гэрүүлчихэд янз бүрийн амьдрал байдаг шүү тийм ээ. Тэр болгоныг бид чинь хамтдаа туулж ирлээ. Миний ань бол яг миний эзгүүд би ч надад тээврийн тэрэг барьж ирсэн. Сүүлийн үед 78-аас хойш. Тэгээд бат чинь одоо нөгөө цаг үеийн өвс тээвэр, будаа тээвэр тэгээд л одоо орон нутгийн чанартай ачаанд ердөө хоноод маргаатар нь хөөгддөг үлж замын хуудас бичээд л. Тэгээд энэ гэрийн бай харахтаа их ховорхон байсан шүү. Гэртээ бол айхтар нэг сарын 14-5 хоног 20 хоногийн үеэр нь замд өнгөрөөдөг байсан. Тий. Тэр үед чи одоо харагдтал үр хөвгтөө авчих ажлыг нь манай гөгшил авч явна штэ. Тэгээд тухайн үеийн чинь одоо цэцэрлэг яслын хөгтөн гуцаж орой нэрээд угаагаад л өглөө шөнө гатаагаад өглөө нэндүүдээд тэгээд авч явна. Бүхэл одоо гэрийн ажил үр хөвгтөө өсөх талд бол манай гөгшин энэ олон жил ганцаараа зүтгэсэн дээ. Энэ чанараар нь би тэгээд одоо манай гөгшин чих уран одоо энэ хөгтөхийн говцыг өөрөө л оёно. Өөрхөн жанжин малгай хийдэг байл, өөрхөн хантаас хийдэг байл, дээр говц оёхон янз бүрийн одоо говцыг өрдөө баг өрдөжнөх авахгүй шүү. Мөнгөний говцыг авахгүй. Өөрөө л материал аваад өөрөө олж нэгсэндээ уран байсан шүү. Сүүлийн үйл чинь. Сүүлийн үед хамгийн сүүлчийнх нь одоо хэдэн жилийн өмнө тэр доотлын нэг юуны дэрний хөтөлгөл олжсон байх та. Одоо тэгээд одоо нүдэн зүцгээ байж гар хураанч бас нэг жоохон эвгүй хазгаа болж мөр болж байгаа битээ хөрг. Одоо ямар юм арах хараа мотой болж хараа тийм үгүй. Ер нь ингээд энэ 40 хэдэн жилийн 5 жилийн туршид амьдралд мань ань төшиг болж явсан нэг тал буйн болж явсан. Ханда энэ бахархаж явдгийн шүү. Ханьяраа би бахархаж явдгийн. Тэгээ сая одоо нэг 5 хүү төрүүлж ийн гархан бэр гэдэг одоо цал өргөмжлийг аваад сая ирлээ. Тий. Болж байна. Ингээ хандаа баярлж явдгаа тэгээд шүү гэж хэлье та. За ингээд барууртын бахархалт аауд нэвтрүүлэгтэй хамттайсаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг төвчөө үүсэн байгуулагдсан 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан
Барууртын бахархалт аауд нэвтрүүлэг маань энд хүрээд жаргах гэж байна. Тэгэхээр нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа Баруурт сумын засаг даргын хамгааллын газрын хамт олноос бас бахархалт аавда дурсгалын зүйл болоод дурсамжийг бэлтгэж ирсэн. Энийг бас багийн дарганд гартуулах гэж байна. За би танд дурсамжийг уншаад өгье. Эрхэм хүндэт Чултмын Сүхбаатар танд Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсны 98 жилийн ойг тохиолдуулан Баруурт сумын засаг даргын хамгийн газар санаачлан зохион байгуулсан Барууртын бахархалт аауд нэвтрүүлгийг хүндэт очин эрхэм хүндэт таныг орон нутагтаа оруулсан хувь нэмэр үр хүүхдээ өвдөгш хүмүүжүүлсэн залуу хойш үедээ үлгэр дуурал болж үед баяр хүргэд дурсамж хадгалуулваа гэж. За өөдөө тэмүүлэн өндийж босч зогсохын цагт өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь өсгийн заяа тэмүүлэн хүн болохын цагт өргөн хорвоог мэдүүлж ухаан суулгасан аав минь ээ. За Баруурт сумын засаг даргын хамгийн газраас гэжээ. За нэг танд гардуулж өгье. За баярлалаа. За бидний урилгыг хүлээн авч бас бидэнтэй халуун дотн сайхан яриа өргөсөн танд баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлд манай нэвтрүүлгийг үзэн суугаа ах トゥ за хамаатан садандаа бас цэргийн баярын мэдлэгийг зөвшөөрөх байхаа. За юуны өмнө намайг нэвтрүүлэгт урилгаар оролцуулж байгаа Баруурт сумын засаг газрын тамгын газар болон энэ BBS телевизийн хамт олон та нөхдөд тэгээд багийн хандарагт маш их баярлалаа илэрхийлье. Ингээд зөвсгчний одоо ойн баярыг тохиолдуулж бүх одоо эрчүүдтэй, аавуудтай, хүүхдүүдтэй баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай гэж мэдчихэд төвшүүлье та. Ингээд та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж эрүүл энх сайн сайхан аж төрөөрэй гэдэг ерөөлийг төвшүүлье, дахин төвшүүлье. За ингээд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ.